Орсороггүй алга болсон алдартай хүмүүс. 5 дугаар хэсэг. Өв залгамжлагч, антропологч Майкл Рокфеллер. Америкийн Стандарт Ойл компаниг үндэслэгч нэрт бизнесмен тэр бомтон Джон Рокфеллерийн ач хүү. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Нельсон Рокфеллерийн хүү, угсаатан зүүж антропологч Майкл Рокфеллер 1938 онд төрсөн бөгөөд 1961 онд 33 наснда шинэ гивнийн хүний махан эдэшт омгийн нутгаараа илж яваад орсороггүй алга болсон юм. Майкл нэг их сайн хүү байсангүй. Майкл бусдын л нэгэн адил цэргийн алба хааж их сургуульд хүртэл сурчээ. Харвардын их сургуулийг амжилттай дүргсэн бөгөөд нутгийн уугуул иргэдийн амьдралыг судлахаар далайн орнууд руу явах шинжилгээний баг гаргахаар шийджээ. Тэр эцгийгээ Нью-Йоркийн амбан захирагч болоод улс төрд орох үед буюу 1961 оны намар мэргэжил нэгт Рен Уоссонгийн хамтаар шинэ гивнийн арал руу нутгийн уугуул иргэдийн аж байдлын талаар мэдээлэл цуглуулахаар замдаа гарчээ. Тэд зорьсон газраа амжилттай хүрч Майкл омгийнхонтой уулзаж шинэ гивнийн уугуул иргэдч ёс заншил ахуйн алдууруудаа түүнтэй дуртаяа солилцож байлаа. Гэвч Майкл нэг хэвийн зүйлийг хүссэнгүй. Тэр хамгийн ховор, шилдэг сайн гэснийг хүссэн байлаа. Баг Рокфеллерийн мөрөөдөж байсан зүйл нь астматуудын омгийнхны эд зүйл хэжээ. Нутгийн уугуул иргэдийг судалсан ч сэтгэл нь хансангүй. Махчин омог астматуудын арал руу өөрсдийн хийсэн заваараа явахаар шийджээ. Нутгийнхан хүний махын эдэшт омгийн нутагт ойртож болохгүй хэмээн анхааруулсан хэдий ч тэд тоолгүй аяллаа цааш үргэлжлүүлсэн юм. Тэр сүүлчийн замдаа гарахаас өмнө нэгэн бүүдэр очсон гэдэг. Бөөч түүнд нүүрэн дээр нь үхлийн маск харж байна гэж анхааруулжээ. Гэтэл Майкл махчин омог руу явах гэж байгаа болохоор тэгж харагдсан байх. Тэдний шүтэн нь үхэл тэгээд л ингэж харагдаж байгаа хэрэг хэмээн боджээ. Харин бөө болохоор Майклд аюул учирч магадгүй гэдгийг яг хэлсэн гэдэг. Харин Майкл үнийг тоосонгүй цаашаа хөвжээ. Харамсалтай замын дунд завны хөдөлгүүр эвдэрчээ. Тэр газар нь махчин матар их байдаг тул тусламж хүлээвэл матарт юм уу махан эдэшт омгийнхонд идүүлэх нь гарцаагүй гэж үзсэн хөтөч нар хоосон түшний сав биедээ уйж ус руу өсөрчээ. Энэ үед зав дээр хоосон хоцорсон Рене болон Майкл нар голын хүчтэй голдролд цохиулан зав усанд автан онхолтжээ. Улмаар Майкл эрэг рүү сэлэхэр шийдсэн бол Рене завны үлдэгдэл дээр үлдэхэр шийдсэн гэдэг. Хэдхэн цагийн дараа Нидерландын цагдаа нар Ренег олсон бол Майклийн тухай сураг үүгээр тасарчээ. Үүнээс хойш түүнийг хинч хараагүй. Үхсэн амьд аль нь ч олдоогүй юм. Энэ үйл явдлын дараа Майклийн аав хүүгээ хайх хэд хэдэн эрлийн ажиллагаа эхлүүлсэн ч амжилтыг эс олсон байдаг. Ингээд л дэлхийн хамгийн баян өв залгамжлагч алга болсон нь одоо хүртэл таамаг хэвээр. Магадлал өндөртэй ганцхан таамаг байдаг нь түүнийг хүн иддэг астматууд омгийнхонд идүүлсэн гэх таамаг юм. Хожим Христийн шашны түгээн дэлгэрүүлэгч сайн дурын ажилтнууд шинэ гивнийн арал дээр ажиллах үедээ Майкл Рокфеллерийн өмсөж явсан хувцсыг хүний махан эдэшт омгийнхан өмссөн байсан хэмээн ярьсан байдаг. Жаз хөгжимчин, дуучин Глен Миллер. Америкийн алдарт Биг Бэндийн нэрт жаз хөгжимчин, дуучны нэг болох Глен Миллер 1944 онд 40 наснда орсороггүй алга болсон юм. Тэр дэлхийн 2 дугаар дайны үеэр айрамд элсэн, тэндээсээ агаарын цэргийн хүчинд хуваарлагдсан бөгөөд 1943 онд тэнд алба хааж байхдаа Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчний найрал хөгжмийг байгуулж байжээ. Жазын суперот Миллер дайчдыг хөгжих үйл ажиллагаанд оролцдог байв. Тэр цалин мөнгнөөс татгалзаж 2 жилийн турш цэргүүдэд тоглолт үзүүлж тэднийг сэтгэл санаагаар нь дэмждэг байжээ. 1944 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Миллер Норсеман C64 хэмээх нэг мотортой онгоцоор Бедфордаас Францын Парисыг чиглэн 2 цэргийн хамтаар ниссэн байна. Гэвч хүрэх газраа хүрч чадсангүй. Онгоц нь ч орсороггүй алга болжээ. Онгоц Ла Маншимын орчмоос алга болсон бөгөөд Миллер болон түүний хамтрагчид ч мөн орсороггүй болсон юм. Түүний үхлийн талаар олон таамаглал хувилбар гарч байлаа. Тэд байлдааны талбарын дээгүүр нисэж байсан учраас онгоцыг сүнөөсөн байх магадлалтай гэдэг. Хамгийн үнэнд ойр байж мэдэх энэ хувилбар нь холбоотнуудын онгоцны бөмбөгдөлтөнд өртсөн гэсэн таамаглал юм. Мөн түүнийг бусдад хорлогдсон, эсвэл тагнуулын ажил хийж байсан гэсэн таамгийг ч дэвшүүлсэн байдаг. Хажуу нь BBC-гийн хөлөг онгоцны хянагч Фред Шоу, Ла Маншийн ойролцоо энэ төрлийн сүрсэн онгоцыг харсан гэсэн боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт одоо хэрн олдоогүй юм. Биохимч Фэн Жиамо.
Хятадын нэрт биохимч судлаач Фэн Жиамо 1935 онд Гуандун мужийн Гуанчжоу хотод төрсөн бөгөөд аялаж яваад Орос руугүй алга болсон байдаг. Тэрээр Хятадын төвийн их сургуулийг биологч мэргэжлэр 1947 онд төгсөж, улмаар Шанхай биохимийн дээд сургуульд элсэн орж, цаавууд Тянцзины удирдлагад суралцаж ажиллаж байжээ. Тэр 1956 оноос эхлэн Хятадын Шинжааны академиас зохион байгуулсан Шинжаан дахь хэд хэдэн эрдэм шинжилгээний экспедицэд нэгдэн орсон юм. Экспедицүүдээрээ Пол Норийн элсэн зүлдэх ургамал, амьтны төрөл зүйлийн каталогийг гаргаж, калиен хуримтлалыг хэмжиж байжээ. Олон мянган жил нуурын яраал байсан ч цутгал мөрнийг нь далангаар хаах үед ширгэж цөл болсон Лоп Норийн элсэн зүлдэх ургамал, амьтны төрөл зүйлийн каталогийг гаргаж, калиен хуримтлалыг хэмжиж байжээ. Олон мянган жил нуурын яраал байсан ч цутгал мөрнийг нь далангаар хаах үед ширгэж цөл болсон Лопын цөл рүү хүрэхэд хүндрэлтэй, аюултай тооцогддог нь тухайн үедээ нэр алдарт хүрсэн Фэн Жиамогийн сонирхлыг ихэд татах болжээ. Тэрээр нуурын яраал хэсгийн шинээр өссөн цөлд ан амьтан богино хугацаанд эдээш нь тасаж байгааг судлахаар 1964 онд экспедиц зохион байгуулжээ. Ийхүү багагүй хугацааг судалгаанд зориулж халуун хуурай урамсгалд ажилласан ч Маогийн соёлын хувьсгал гарснаар экспедицийн үйл ажиллагаанд тасалджээ. Хожим 1980 онд 2 дахь экспедиц байгуулан цөл рүү дахин судалгаанд гарсан ч цөлд цэвэр усны хомсдолд орсноор Фэн Жиамо өөрийн биеэр усны эрэлт гарчээ. Тэр ус хайхаар явсан тухай тэмдэглэл үлдээгээд алга болсон юм. Харамсалтай нь тэрээр судалгааны бааздаа эргэн ирээгүй бөгөөд түүний араас хэд хэдэн эрлийн баг ажилласан ч үр дүнд хүрээгүй гэдэг. 2005-аас 2007 оны хооронд 6 удаа түүнийх байж болцсошгүй хүний зогсос олдсон боловч үүнийг нотлох боломжгүй байсан юм. Дипломатч Раул Валенберг. Шведийн дипломатч Раул Валенберг дэлхийн 2 дугаар дайны үед Унгарын хэдэн 10 мянган еврейчүүдийг үхлийн лагерт явуулахаас аварсан хүн. Түүний энэ гавьяаг саяхан буюу 2012 онд Америк нэгдсэн улсын Конгрессийн алтан медалаар нэхэн шагнаж, Австрали, Америк нэгдсэн улс, Унгар, Канада, Израиль улс хүндэт иргэнээрээ хожмоо өргөмжилсөн юм. Түүнийг хамгийн сүүлд 1945 оны 1-р сарын 18-нд Унгарын нийслэл Будапешт жолоочтойгоо явахыг харсан байдаг. Хожим Швед дипломатчдыг гадаад хоригдлуудын хамт Лефортовын хорхот байхыг харсан гэдэгч зөвлөлт холбоот улс задарсны дараа шинэ удирдлагууд нь үүнийг няцаасан байдаг. Ийхүү дэлхийн 2 дугаар дайны үед олон мянган еврейн амийг аварсан дипломатчийн хувь заяа хэрэгсэн нь онцгой хэвээр үлдсэн юм. КГБ-гийн генерал Судаплатовын бичсэн дурсамж номонд Валенбергийг Булганины хувийн зарилгаар саатуулж Молотовын заавраар 1947 онд хүнөөсөн гэжээ. Генерал үдснээр Раул Валенбергт үхлийн тариа хийж цогцсыг нь Дооны сүмийн шарил шатаах зууханд шатаажээ. Харин Польшууд түүнийг 1959 онд амьд байхыг нь харсан гэдэг. Валенбергийг одоо ч амьд байгаа гэсэн хувилбарч байдаг. Учир нь 2000 онд Москвад ирсэн Валенбергийн хэргийн асуудлаарх Шведийн комиссийн гишүүд түүнийг амьд байж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй юм. Яруу найрагч зураач Эверетт Расс 20 дугаар зуун гарснаар Америк зохиолч яруу найрагчдын дунд Америк нэгдсэн улсын баруун өмнөд мужуудыг нэгтгэсэн түүх алдаршиж, зэрлэг өрн рүү зөвлөх уран бүтээлчдийн тооч нэмэгджээ. Тэдний нэг нь дөнгөж 16 настай залуу байсан яруу найрагч, зураач, аялагч Эверетт Расс байлаа. Тэр 1931 оноос эхлэн морь илжгээр Аризона, Нью Мексико, Юта, Колорадо мужуудаар хэдэн жилийн турш аялсан бөгөөд өөрийн зурсан уран зургуудаа борлуулж аяллаа зардлаа босгодог байжээ. 1934 оны 11-р сарын 20-нд хоёр элжигт ачаагаа ачаад Расс ганцаараа Ютагийн элсэн цөл рүү явжээ. Үүнээс хойш түүнийг дахин хизээж хараагүй. Учир битүүлгээр Орос руугүй алга болсон түүнийг харсан гих хамгийн сүүлийн баримт Дэвис Гулч хавцалтай холбогддог. Нутгийн нэгэн оршин суугч голын зүгт хоёр элжиг тууж яваа залууг харсан хэмээн ярьсан байдаг. Хожим 2009 онд National Geographic сэтгүүлд яруу найрагч Рассын Орос руугүй болсон хэргийн зангилаг тайлсан тухай мэдээ нийтлсэн нь хүмүүсийн дунд баггүй шууган тарьжээ. Тэдний судалгаагаар Юта мужийн нэгэн цөлөөс олдсон хүний үлдэгдлийн ДНХ Эверетт Рассынхтай таарсан бөгөөд нутгийн угуул нуучин ямгийнхны гарт амиа алдсан хэмээн өгүүлжээ. Зарим баримтанд Рассыг хадан цохоноос унаж үерийн усанд живсэн байх магадлалтай гэж үздэг бол өөр нэгэн таамгаар түүнийг алагдсан хэмээн үзсэн байдаг.